Тоояач. За одоо сонсогдож байна уу? Сонсогдож байна андаа. Тоо сонсогдож байна. Одоо дуурж штэ. 1 2 1. Миний хэлж байна. За. Наада сайн мичийн асуудал асуулаа. Тийм болчихлоо. Одоо тэрнээс нэхлээд одоо зүгээр сонсож ин гэж юм. За та нар цааш нь гоогийн холбоотой дураас шеэр хийгээд өгөөрэй. Тэгээд түрүү чихээ лайв бэлтгэжлээ нөгөө дууны чанар муутай байсан болохоор үзэж байгаа хүмүүстэй бас муухай шүү гэж бодоод. За тэгээд сайн байцгаана уу гэдэг дахиад эхлэе. Ингээд энэ удаагийн зочноор маш онцгой зочныг урьсан байгаа. Ямжарын баяр хүү гэдэг зохиолч хүн урьсан. Дээрээс нь түгшээ хүн урьсан байгаа. Тэгэхээр их өөр өнцгөр бид хоёр ярилцах болно. Тэгээд та нар маань ч гэсэн асуултаа асуугаарай. Ямар асуулт асуухаа сайхан комент бичээд өгчөөрэй. Тэгээд за баярхай ахмаа сайхан хавчж гинэ үү? Сайхан хавчж байна. За уран бүтээлийн их ариун их юутай байна уу? Урацтай байна уу гэж асуудаг шүү дээ. Сайхан. Одоо ноён баяр болсон 5 сарын 20-нд нэр. Тэндээ бэлдээд 2 цаг бичиж байгаа. Ноён баяртай зориулаад. Та бүгд холбогдолтой 9 бүтээл гаргасан байдаг. Өөр одоо тэрнээс гадна таны яг олон нийтийн бүтээл болсон бүтээлүүд ямар бүтээлүүд байдгийг ном зохиолохоос илүү өөр бас кино контент юмнууд байдаг гэж би сонссон. Кино контент одоохондоо ер нь бол би минскосоор бас кино болсон кинонууд бас байгаа. Тэгээд өөрөө би хийгээд тэсэг юуст 2 юм байна. Контент. За. Тэгээд ерөнхийдөө та сошиалаар үзэж за энэний дараа сайхан хариулж өгнө. Одоо зочноосоо зарим асуултууд асуугаад төрөнхөд аяг устгасан дууны чанар хангахгүй асууж учраас тэгэхээр та бас одоо бөгөөд хотой ном бүтээлүүд хийхдээ бас өөр чинь түшээ байсан нөлөөс нь яасан. За энэ бөөгийн амьдрал энэ бөөгийн ертөнц рүү хэдийнээс яагаад ороод ирвэ? Ямар түүхээр ороод ирвэ? Одоо ураг удамдаа бас бүгд байгаа түшээ болсон гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ түүхээ бас ярих гоё сайн болох болоо гэж бодож байна. За. Ер нь би хэвшин адал явуулж байгаа бичдэг. Тэр 2014 онд дуу маань тамартай гэдэг. Асааж болчихсон гэж хэлсэн. Тэрнээс шалтгаалаад одоо олон хүмүүстэй очиж уулзаад үзүүлж харуулж явсан. Тэндээс цугларсан мэдээлүүдээ би нэгтгэхэд тэнхим боловч бичсэн баа. За эхний номууд бол ерөөдөө гаднаас цуглуулсан хүмүүсээс сонссон номнуудаас сэтгэлсэн санаа авсан байсан бол сүүлдээ одоо юу гэдгийг түшээ болоод мэдээлэл илүү хөндлөх хэрэг ном номд орж байгаа мэдээлэл маань илүү байж илүү төхөө болж ирсэн. За түшээгийн тухайд бол цаанаас онгод манай өвөө бас намайг сонгосон. Тэгээд чадан ятан одоо түшээ хийж яваа. Мэлмийн өгсөн. Тэгээд мэлмийн чинь амар бэлээ тэгээд янз янзын харж үзсэн. Тэгээд мэлмийн хаалгасан. Ер нь бол түшээ ах юм хэцүү гэдэг одоо тэр тухайд мэдэрсэн одоо ч мэдэрээд явж байна.
Маань нэвтрүүлэгтээ дандаа одон царинууд олцож ирсэн. Тэгээд олон санал төслүүд ямар хүн оруулах болох вэ гэж асуусан чинь төвшөө оруулаад өгөөч, төвшөөг юу яаж сонгодгийг, төвшөө бас тангараг өргөдгөө, төвшөө яг юуг хариуцдгийг, төвшөөгийн юу нь чухал байдгийг, төвшөө ямар одоо сэр байдаггүй, баримтлаг зарчимтай байдаггүй гэдэг ингээд олон хүмүүс асуудаг байхгүй юу? Тэгэхээр та төвшөөг юу яаж сонгодог юм шиг байна гэдэг энэ асуултуудыг хариулаад туршлагатай 11 жилийн туршлагатай төвшөө хүн байна да бас. Яг төвшөөх нь ямар байх ёстой гэдэг зарчмууд гэдэг юм аа. Заавал бол Facebook дээр ч байгаа, Google дээр ч байгаа зөндөө байгаа. Тэгэхээр яг энийг сонсож байгаа хүмүүс нь өөрсдөө яг дэлгэрэнгүй мэдээллийг тэндээс авцсан дээр. Энэ илүү ойлгомжтой байна. Би бол зүгээр өөрийн туршлага мэдлэгээсээ ярина шүү дээ, тийм ээ. Тэгэхээр төвшөөхөн гэдэг бол нэг цаашдаа дүүцүүлж мэдрэмжтэй байх хэрэгтэй болов уу болдог. Яагаад гэвэл төвшөөхөн гэдэг нь улаачийг хамгаалж байдаг. Буруу зүйл явахаас нь сэргийлж туршиж яддаг тэр хүн шүү дээ. Тэгэхээр ямар хүнтэй уулзах юм ямар ч асуудлыг хийх уу атгалаас гэдэг ангаа хариуцах суулгах гэж юм байна. Тэр утгаараа төвшөөн бол хэмжээний юу байх хэрэгтэй. Мэдрэмж байх хэрэгтэй. Тэгэхээр чимээ юу гэдэг чинь авар үздэг гэсэн шүү дээ. Тэгэхээр авар үздэг хүмүүс бас төвшөөнд тэр нэг одмынхаа дээр онгодууд нь сагддаг юм биш шүү дээ. Дээрэс нь төвшөөхөн бол маш их ёс суртахуунтай юм байна. Яагаад гэвэл улаачийг мандах уу эсвэл онох уу гэдэг төвшөөхөн хөглөг бизнес болоо тийм ээ. Яг л одоо би төвшөөхөн юм байна. Тэр ёс хүмүүжлэр одоо онгодод цанах гал юм шиг байна. Одоо улаач бол одоо онгодоо оруулсан одоо нэг тийм өөрөө бүрэн мэдрэл одоо бүрэн одоо мэдрэхүүгээ алдсан байдалтай байж байгаа шүү дээ. Одоо гадны оршин хянах чадваргүй байж байгаа. Тэнгүүтээ удмын төвшөө өөрөө онгодооч хамгаална, зөвхөн тэнд улаачаач биш онгодооч хамгаална, улаачаарч хамгаална, ирж байгаа хүмүүсийн хооронд нь бас ойлголцох холбоос гүүрэн болж өгнө. Одоо нэг хүн ирсэн хүн их олон юм асууж мэдмээр байгаад байдаг. Тэр дотор асуух боломжгүй асуултууд байж байгаа. Нэг онгодод хэлэхээр уулчих ч юм уу. Магадгүй одоо нөгөө юм байдаг шүү дээ. Нэг үрийн бозор одоо үрийн заяа хилтэлсэн, үр хүүхдээ ахуулсан байсан ингээд залуу ингээд бүсгүүчүүд байдаг шүү дээ. Тийм хүмүүс ингээд онгод айгүй уурладаг. Жишээлбэл одоо ямар нэгэн байдлаар одоо бөөлж байгаа тэр үйл явцад хөндлөнгөөс байж болохгүй тийм тохиолдол байдаг шүү дээ. Тэ? Өөр ихтэй зарим зан үйлдэл нэлхс орж болохгүй, нэлх хүүхэд байж болохгүй, зарим зан үйлдэл жирэмсэн хүн байж болохгүй. Энэ болгоны гоо нарийн ирж байгаа хүнийхээ сэтгэл санаагч бас одоо бодож, нарийн тайлбарлаж ойлгох бүх манерыг хийх гэж би боддог. Тэгэхээр ерөнхийдөө улаач хүнд төвшөө бол маш чухал. За яг хүмүүс бол навж очноо яриулаад гэдэг ууралдаг та. Миний хувьд өнөөдрийн хүртэл явж байгаа миний замлын баг 170% нь миний төвшөөгөөс хамаарсан гэж би боддог. Онгод бол өөрөө асар их мэдээллийн сан байдаг. Тэр мэдээллийн сангийн тэр одоо долгионы тааруулж гэх юм уу да тий онгод заримдаа маш гоё хөгсөөд ингээд сэтгэлээ нээдэг шиг. Хүн нөгөө нэг итгэсэн хүндээ сэтгэлээ нээдэг шүү дээ. Тэр шиг онгод нэг хаяада нэх гоё үлгэр туйлс шиг өлтнийхээ зан үйл дадгаал тий гой сайхан нууцуудыг гаргаж задарч ярьж тэр хөглөгддөг шүү дээ. Тэр бол ерөөсөө түшээгийн аяаснаас шаарддаг гэж боддог. Одоо анх ингэж бөө болж ах чинь бөө боллоо гэж төмөн олгоо шавж ирээд овоож оцоогоос авахгүй шүү дээ. Зөвхөн түшээтэйгээ хоёулаа сууж идэг. Гэтэл ихэнх түшээнээр одоо зүгээр нэг суулгаад нэг цайгийг хийж өгөөд нэг тамхи татуулдаг юм байна. Асхан уугууд уугууд юм гэсэн сүү үргийг өргөчих юм гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл миний түшээ азар, миний бас төсөөх миний түшээ. Тэгэхээр миний түшээ болохоор яг яажсан гэхээр бүр намайг бүрэн өдөртдөг байсан. Одоо хэлэх ярих за би тэр энэ бөөгийн хувь бие яаж авч явах
Тэгээ бүр үнэхээр бас намайг захихаас гадна зарим тохиолдолд онгодооч захирж исэн үе байдаг. Одоо та ингэж яах хэрэгтэй, энийг хийх хэрэгтэй, одоо цаг үе ийм байна, нийгмийн байдал ийм байж юм уу, иймэрхүү зөндөө байдаг л да. За тэгэхээр таны ингэж түшээ хийгээд явж байхдаа мэдээж түшээ хийгээд маш их урам зориг бадгалсан энэ бөө мөрөлийн ихтгэл гэдэг юм бүр ингэж гоё ассан учраас та энэ ном бүтээлүүд араасаа ундарч гараад та бас түшээ бас онгодоосооч улаачаасаа илүү бас онгод тэмдэгтэй холбоотой гэдэг мэлмигээ нээлгэж исэн одоо тэгээд дараа нь эвгүй байсан учраас салсан гэж хэллээ шүү. Айгу сонир байл та. Ерөнхийдөө ингэ хүмүүс ингэдэг мэлмийн нээлтээд ингээд таны ингэж хийж байгаа энэ кейсийг бас 2-3 удаа сонсч ирсэн баггүй. Тэгэхээр мэлмийн яг нээлтэд юу харагдаад байх вэ жишээлбэл одоо бүр айгаад мэлмигээ буцаагаад хаалгах талаар гэж шүү. Тэгэхээр тэр болтол чинь таныг айгуур тийм болио гэж хүрсэн ямар юм бэ? Ямар юм тохиолдсон юм? Тэр араа болсон л да. Ер нь бас араа шам. За мэлмигээ нийлэх үү одоо улаашхан төшөөхөнд одоо ийм мэдрэмжүүд ийм чадвар байх хэрэгтэй. За тэгээд мэлмигээ нийлэх гэсэн сонирхоод юу гэх сонирхоод тийм. За сонирхоод тэгээд гэсэн. Тэгээд өөрөөсөө хийгээд мэлмигээ нээсэн. За тэгэл нөгөө юм хэлсэндээ араа гараад шахаж хасууд руу яваа. Үсгэл үтэлцээ. Туслах хэрэггүй юм байна. Зөөдөн дөрч янз юм үзэхдээ. Тусламж хийсэн тийм. Тэмцээд суслаа. Тэгээд замаа гэж усан хүмүүс суслаа. Аяснаа тийм хөрөнд таагдаад. Тэгэл лаагаад ирсэн да. Өөрөөс юу гэж одоо нэг тавшигчны цод гацсан сүснүүд маань тийм чөлтэй хүн дээр очиж залгаж уулзсан мах ядаж бидний хөвж ойртож тэнгэртэд идэх юмсан үйлээ галанчгаа багсах юмсан гэж бодсон юм шиг байна тийм ээ. Тэгэл одоо зовсон сүснүүд нь одоо тэгэл ирж ирсэн юм шиг байна. Тэгээд тэрнээс ахлаа би мэлмигээ хавцсан дээрс нь улаачхны ямар их хэцүү тавилан сонсон гэдэг юм дээрс. Тэр улаачхны тэр мэдрэмжийн тухайд бол мэдээж ялчгүй багстай. Гэхдээ миний одоо энэ мэдрэмж тэр улаач одын хэмжээнд бас байхгүй шүү дээ. Тэгээд зорж ирсэн хүмүүс бас орчуулсан болчихлаа. Гэхдээ яштрыг сахуулсан бас дэшээс за тэгээд бас нөгөө жишээс мэдрэмжүүд байна. Баруун зүглээс айгүй нэг бас богш тэгээд бас гаасаа тавих юм. Юм залуусад нэг л сэтгэл байгуул. Ихтэйхэн холдоолч юм уу? Тийм байна. Ясангаа энэ шиг нөгөө дөнгөж босч байгаа улаач нар бол шиг юм байна маш. Тэгээд би бас тийм мандг нь бол гэж шүү дээ. Яг хичээсэн. Тэгээд түшээн хүн бас нөгөө улаач хүн одоо оруулаад мөнгө тэмдэг тангаар өргөдөг шүү дээ. Одоо юу гэдэг одоо буруу зөрүү юм хийхгүй, мөнгө төгрөг шунахгүй, нэр алдрын төлөө явахгүй, энэ удмынхаа нэр сүрийг одоо үгдээцхийн нэр сүрийг хадгалж хамгаалахын тулд маш зүг байна гэх тийм ийм агуулгатай. Тэгэхээр түшээн хүн бас тангаар өргөдөг. Би бас яг тэрийг мэдэхгүй байна. Бодвол өргөдөл баг. Би бол мэдэхгүй би өргөж байгаа. Гэтэ миний бодлоор бол өргөх ёстой байна тийм үү? Ясчгүй одоо бас л тэнгэрийн үлэн зэрэг зүтгэж байгаа учраас байдаг. Тэр би судлаа. Тэгэхээр надаас асуултгүй чи өөрөө хэлчихсэн үстэй. Тэр төшөөгийн талаар бид байдаг. Байдаг шүү дээ. Оо тийм үү. Байдаг. Тэрийг би юу ямар байдаг вэ? Нийт бас иш. Тийм. Одоо төшөө хүн чи өөрөө онгодын бас улаачаа зэрэг хамгаалж байгаа тийм. Тэгэхээр тэнд тагрын зан үйл боллоо гэхэд ямар нэгэн зан үйл боллоо гэхэд тэндээ байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж идэг.
Тэр хоёр одоо онгод улааж хоёрын нарийн холбоосонд орсон байгаа үед бусдыг хянах ямарч боломжгүй байдаг учраас түвшээ маш чухал. Ялангуяа томоохон зан үйлүүдээр одоо үнэхээр сайн түвшээтэй байхгүй бол алдаа эмгэгдэл гарах тэрнээсээ болоод магадгүй хүний амин өсдөг ч юм асуудал үүсэж болцсохгүй байдаг. Түвшээ бол онгодоос тэр нууц давтын мэдээллүүдийн чангааж гаргаж ирдэг хамгийн гол хүн. Түвшээ муутай улаач хүн мөчдөггүй. Яг л тэр байр савандаа байж л онгодод мэдгүй юм байдаг байхгүй. Тэр мэдхгүй юм ин асууж гаргаж мэдээллээр хангаж өгөх нь одоо гол ярьдаг хүн түвшээ байдаг. Тэгээд манай түвшээ бол өстой үнэхээр чанга түвшээ байсан. Одоо манайхан сонсч байвал Тэнгэрийн нэвтрүүлгийн хамгийн анх үүсгэн санаачсан байгаас ерөөлтгийг тэр хүн бол миний түвшээ, миний төсаах. За би бол өстой нөгөө одоогийн хэлээр нөгөө сууны үсэн гэдэг шиг байлаа. Уг нь бөөн томрох гээд идэг. Бөөгөө хүмүүс хүнлээд идэг. Гэтэл би бол ахыгаас үн таагдаж явдаг байсан. Бид нар бүгд л айдаг. Ах бол одоо онгод яг юу гэж хэлнэ. Намайг тэр 9 хүмүүсээ манад хатвчин зогсоод хоноод гэсэн бол би зогсоод хондог байлаа. Уг нь тэр хоймроо суугаад одоо хөндлүүлмээр байгаа ш. Би одоо залуу улаарч чинь одоо багшаа болцсон байна. Ах トゥ намайг садангууд ч хүмүүс ирсэн их баг одоо багшаа гэж хүлдэж шүү бөөгөө. Тэгэхэд чинь би хоймроо суудсан тэгээд гоё сайхан олбон дээр сумаар байдаг ч гэсэн миний ах чи энэ олон хүний харилцаж ирчээд чамд унтах ирэх байхгүй. Чи зүгээр харин ёстой зүүн хатарчаар зөв буруу юм ороод ирэхгүй тул чи хинт баг сууж хонцтой гэж намайг загнаад уйлтлан загнадаг. Тийм байлаа нөгөө зовлон яг бас улаач хүнчээс зовлон байдаг яадан тэр та түрүү хэлсэн ш тэр бол нэглээд нөгөө түш манайх чинь чанга байсан. Тэгээд би чи 3 ахтай эмэгтэй хүүхдээр баг нөгөө эмэгтэй гэхээсээ илүү яг л эрэгтэй хүүхд чи тэдэртэй дэвлүүлэхгүй байж нөө. Тийм байжсэн. За тэгээд түрүүний инээдтэй асуух гэсэн. Одоо бид нар өнөөдөр бөө муу сайн гэж ярьж илээ. Гэхдээ айгүй инээдтэй ахгүй яг бодит амьдрал дээр 90 оноос хойш бүх Монголын бөөнөр баг нэг гараанаас гарсан гэхэд ижилхэн нэрээ шүү. Мэдлэг мэдээлэл бидэнд бага байсан. Бариад одоо ингэсэн гэсэн тул баг нь байгаагүй. Үнэхээр өөрсдийнхөө өгдлөөр босоод л ирсэн. За тэгэнгүүт чинь тэр үед ингэж ярьдаг гэсэн шүү дээ. Одоо 2008 оны үед чинь за жинхэнэ бөөхөн бол бас амар их айхуугаал эрүүл гардаг. Амнаас нь айх шүнсдэггүй бол жинхэнэ бөө гэж. За 5 шил өстой тэр үед чинь хар чигсгэл яг байсан. 5 шил хар чигс уугаад ёстой 8 ганхан битгийгээд өстой амнаас нь баг ах сүнсдгийм байлээ гэж. Тэгээд бодонгууд бид нар чинь жоохон байсан шүү дээ. Тэгэхээр заастаа ахил сайн уугаад эрүүл байх нь өөрийгөө бүхий баталж чинь гэж үнэхээр тийж ойлгодог байсан. Тэр үед нэг юм яриа явдаг байсан. Сайн түвшээ хийгээд 3 жил очих юм бол одоо удмын тамтай түвшээг эсвэл онгодыг түвшээг зүгээр ч нэг сонгодгоо маа. Харин түвшээ уг бөөгийнхөө дараагийн шатанд байх нэг левел ахих чадaltaй бөөг төрүүл байж болохын тулд хажуудаа түвшээ хийлгээс сургадаг юм аа. Тэгээд 3 жил сайн түвшээ хийсэн хүн бөө болтгоо гэж тэгээд ярьдаг байсан. Тиймэрхүү юм бай. Тийм юм дээр юу гэж хэлэхгүй та 3 жил сайхан түвшээ хийгээгүй болноо гэсэн танахаа ярьж ирсэн үү? Тэр одоо тэр үеийн яриа байсан болоо. Антаа багтаа. Миний хаад бол юу гэх юм шийдхэр үргийг л одоо госхаг гэж хэлсэн. Тэгээд одоо юу гэдэг хүн чаддаг юм аа гэсэн шүү дээ. Би бас яг тийм сайн мэдшээ гэж боддог юм. Тэгээд хичээж явна үгээр хичээж юм. Тэгээд энэ дашранд энэ атагийн хэрэг зэрэг мэтрээс юм төшөөс хатсилаа байна. Тийм. Тэгээд би одоо төшөөс одоо хансчих. Танаар энэ атом заарн хоодыг алдахгүй хангаж явж байгаа баатруудчроо төшөөрийн нэр одоо юу гэдэг гарддаг тийм. Тийм. Одоо юу гэдэг өдөө ингээл одоо тэр заарн ингээл алдартай хүмүүс гэхэл утган заргалал гэдэг болохоос тэр төшөөгийн бол хэлдэг. Тэр алдар нэрт хөрх хүртэл нь одоо тусалж дэмжсэн хамгаалсан тэр төшөөнөр бол үнээр мундаг хүмүүс шүү. Төшөөнөр бол гахалтай хүмүүс. Та нар нэр нь дурддаггүй баатрууд шүү.
Тэгээд ийм байна л да. Та 11 жил төвшөө хийсэн. Тэгэхээр энэ төвшөө гэдэг нь нөгөө онгодоо ингээд асан улаачийн хувьд миний хувьд бол одоо амьдралынхаа маш их цаг хугацааг бөө мөрлөө зориулдаг хүн. Тэнгүүт одоо бөөлөх өдөр нь ихтэй хөдөө гадаа явах нь их. Тэгэхээр чи нөгөө хөөхийг миний ах намайг дагаад явдаг. Бас нэг хүний амьдрал тэмдэглээд үлдээд идэг байхгүй юу? Яг бодит амьдрал дээр шүү. Тэр хүн чинь гэр бүлтэй, мэдлэг өгөх хүүхдээ амьдралаа авч ямаар байна. Тэр орноо тэжээмээр байна. Хүүхдүүдтэйгээ цагаа өнгөрөөмөр байна. Гэтэл нөгөө удмын онгод тэнгэрдээ одоо сонгогдсон удмын төвшөө байгаад идэг. Тэгэхээр одоо алийг сонгох уу гэж аягүй хэцүү л дээ. Тэгээ миний ах бол одоо тууштай, үнэхээр тууштай явж байгаа. Яг одоо эхнэрээ аваад хоёр жоохон маамуу самуутай болоод ирэхээр чинь яалтчгүй ингээд жоохон ховтчих байгаа юм л да. Тэгээ төвшөөгээ харна бас төвшөөгийнхээ цаг завыг харна гэж бүр ингээд бүхэл бүтний хоёр айлын амьдрал яваад. Тэгэхээр энэ чинь бид нар чинь бас иддэг, уудаг, амьдардаг юм чинь тий. Хажуугаар нь ажиллаа ингээд энэ бол аюул хүндрэлтэй байдаг. Тэгэхээр ер нь би ч гэсэн энэ дашимжлэхэд төвшөөнөлтэй маш их баярлагдав шүү. Одоо тэгээ сүүлдээ ингээд тууштай явхаа байчтэй юм аа энийг ярьсныг. Одоо манай ах бол тууштай явсан. Би мэдээж ингээд найз нөхөд эдийн тойрныхоо бүүнийг анзаарч байгаа шүү дээ. Гэтэл төвшөөнөл нь ингээд эхний 1 жил мэл бол одоо данган дагаа явж идэв. Тэгээд яг энэ шалтгаанаас болоод өөрсдөө амьдралтай ахуйтай болохоор ингээд хөндөрөл тэгээд нөгөө нэг ийм асуудал үүсэх байхгүй. Надад төвшөө байдгүй. Төвшөөгээ хүлээгээд одоо хин намайг төвшдөг болдоо гэдэг ингүүд нөгөө нэг удмын сонгосон төвшөө маань алдагдаад ирчихэж байгаа. Тэнгүүд нөгөө удмын онгодын нарийн дангийн мэдээллийг хинд итгэж гаргах юм. Ийм асуудал үүсэж эхэлж байгаа. Тэгэхээр нөгөө онгодоосоо мэдээлэл авах гэдэг нь орчин цаг үед нь холбох гэдэг энэ бүгэн мөрөглөө таниулах байгаа юм дээр төвшөөнөр маань маш их цаг хугацаа зарцуулдаг. Тэгэхээр улаач нар маань чинийг ойлгодог ийм хүндрэл байна. Өнөөдөр тохиолдож байгаа. Эртээр үед бол төвшөө мөшөө байгаагүй гэдэг чинь нөгөө ороотой гараатай хасгас буугаал юм. Тэгэл явж ирсэн мэлээ шүү дээ. Нөгөө хингэргэндээ хитэн дээр хугацаа чигэж аваа, хувь хугацаа чигэж аваад хоног гэсэн газраа хончоод тэгэл өөрийгөө зохицуулаад олцсон хүнээр төшүүлээд ингэж явж ирсэн байгаа. Тэр үедээ бол яг хуу чадар чансаа суучаад өөрийгөө хамгаалах чадвартай болсон үедээ шүү дээ. Шинэ улаачид бол эхний 3 жил бол нэрээ төвшөө шиг хэрэгтэй юм байна. Би тэгж боддیں۔ Яаж ч үзүүлдэ. Тэгээд төвшөөнөр систем байна тий. Анх бол одоо юу гэдэг нь онцлог гэдэг нь гүйцэд хэлсэн ярьсныг нь бүгдийг нэг бүрчлэн цаасан дээр авч чаддаг байж байгаа. Тэгээд сүүлдээ нэг жоохон залхуурал гэдэг юм байна. Уучлаарай би одоо тийм юушаа. Таны ном бүтээлүүдийн одоо нэг арам гэж яддаг шүү дээ. Ном бүтээл дотор нэг арам гэж босох нэг юм гол одоо юу гэдэг сэдв байж авах юм гэж байгаа те сүнснэ. Тэгвэл энэ таны одоо төвшөө байсантай холбоотой байдаг уу юу? Ямар хөө байдгүй таны одоо төрчихсэн онгодын мэдээллүүдээ дээрээс хөөрлөж бас энэ гол багнаа босч ирдэг үү? Юу яадаг уу? За тийм ч би шатаа юу гэдэг нь яг анхны тэнгэрийн улааш ном бол 13 зохиол бичсэн дараа 13 дөрөвдөх нь баг шүү. Тэгэхээр тэрийг сайн мэдгүй. Тэгээ ер нь бол яг тэнгэрийн улааш цуглуулсан эсрэг цуглуулсан бол ямар зорилготой байсан бэ гэвэл энэ улаач нар төвшөөнөр ямар байх ёстой, ямар зам үйл ямар ёс суртахуунтай байх ёстой гэдгийг хэлж харуулах хичээсэн. Эсрэг цуглуул орон орны бөөнөрийн тухай мэдлэг мэдээлэл өгсөн. За одоо юу гэдэг эсрэг мэдээр Япон бөөнөрс, за ихтэй бөөнөрс, төв бөөнөрс, энтхий бөөнөрс гэдэг юм те. Ер нь бөөнөрс чинь хүндрэлтний анхны өсөв шил. Тэр цаараа ус уламжтай. Төвдөд өрчлөө тийм ээ. Тийм. Тэрийг мэдээлэх дээрэс нь тэр ус болгоны бөөнөрийн суул болон даваа тал Монгол бөөнөрстэй ямар аль нь илүү хүчтэй гэдгийг харуулах гэсэн тийм зүйлстэй байна. Ер нь Монгол бөөнөр хүчтэй байх юм уу? Хаана явж байгаа юм бэ энэ улс орны бөөнөрийн? За ер нь бол хараад байхад Монгол бөөнөрөөс бусад бөөнөрөөс хамаагүй өөр. Яг л байгаль төслийтэй өөр тэр байдгаар орчин ертөнцийн тэмдэгтэй байцтай. Тийм ээ. Тэр утгаараа Монголын бөөнөрөөс бусад улсын бөөнөрөөс хамаагүй илүү. За бусад одны хөвчөлөөс
Одоо жишээлбэл одоо яг ихтэй ч тийм солонгос Япон бөөнөрийн хийж байгаа зам уусад хөвчлэн сүстэй харьцаж байдаг юм тийм. Таагүй төвшин гэдэг бас онцлог хүмүүс тэгэртэй байж байна. Тэр утгаараа илүү л гэж бодож байна. Миний бодож байна. Тэгээ нэг яг бас нэг жоохон тийм хэмж юу гэж магадгүй. Мэдээж солонгосууд одоо өөрсдөө сайлах байлгүй. Японууд нь өөрсдөө сайлах. Бодит одоо юу гэдэг кейсээс бодит тохиолдлуудаас харахад Монголын ялч гэж. Жишээлбэл юу гэдэг гаднаас ирсэн бөөнөр одоо зарим одоо манай Монголын зарим цог яваад хээр яваад бөөнөр хийгээд ингээд үзэхэд дийлжсэн гэсэн яриг сонсож байгаа. Тэгэхээр харин бүр илүү гайх бишэрч хүнч бүр өөртөө доор хэмжээнд мэдэрчсэн би олоодоос сонссон. Яг ганц тохиолдол миний хувьд нэг олон улсын фестивалуудад орж байхад Монгол бөө бол одоо бөөнөрийн ахтагч гэж ярьдаг тийм. Та юу гэж боддог тийм? Бусад дэлхийн олон өнцөг болондоо уургуул одоо зан байгальтайгаа харьцах амьд үлдэх зан үлэг байгаа шүү дээ. Хоол ундтай байхад анд одоо агнахын тулд ядаж л байгалаасаа гүйж байгаа янз бүрийн байгаль хүний ийм холбоош энергийн холбоо улс орон бүхэнд байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол бөө хүчтэй илүү байгаа нь одоо болтол манай Монголын онгон багш нараа байгаль улс нь хадгалагдаж дээрээс нь монголчуудын ахуй соёл өөрөө нүүдэлчин ахуй амьдрал ийм одоо байгальтай ойр учраас Монгол бөө илүү хүчтэй байгаад байна уу гэж би бас боддгийн. Яг Монголын бөө гахчих шүү гэдэг би өстой хэлж мэдэхгүй нэг түүх судлаач нь өөрсдөө хэлсэн. Миний тухайд бол мэдгүй ер нь баг жигдэл үүссэн байх. Хүн төрөлхтөн хаанаас анх үүссэн тэндээсээ л их үүссэн гэх баг. Би эсвэл хөдөлгөөний анхны судлал өгөөж. Гэхдээ бөөмөрдлөөс өмнө маш олон судлал байсан тийм ээ. Одоо юу гэдэг ичдтэй зүйлс байгалийн өөрөөс төгсөстой зүйл шилдэг petition. За өвдөцийг ангаас үсэл гаралтай гэдэг тотемизм. За явган осхаа шилдэг анимизм гэдэг юм уу. Тэнгэр бурхан шилдэг теизм гэдэг. Энэ бүхэн ч одоо бөөмөрдлийн өмнөх шилдэг байсан. За миний бодлоор одоо энэ шилдэг одоо гэдэг анхны хүн нэгэн хүн одоо тэнгэр дуурайд цахаад захид залбираад гэдэг юм уу тийм. Тэгээд анхных нь одоо ирсэн. За нэг арайшны гол асуудал тэрийг унтраахгүй гэж нэг хамгаалдаг тодорхой хэмжээний яс хийдэг. Тэр нь одоо ясаараа галзах болдог ч гэдэг юм тийм. Нэг амчаад баярын бүжиг гэдэг. Тэр нь одоо буусан болдог ч гэдэг. Монголын болохоор энэ бүх нөгөө фетишизм, патриотизм эдрээс бүр аль шарнд нь авсан байна. Ер нь бол бүгд дээр яг энэ байдаг шүү. Фетишизм гэхэд одоо юу ямар нэгэн тэр эд зүйлсийг онцгой гэж үзэж, байгалийн өрнөс зүйл тогтолцоотой зүйлсийг өрнөс гэж үздэг. Манай ээж мод гэж байгаа, ээж хат гэж байдаг тийм бид нар шилдэг очиж өөрийн яг байдаг юм аа онцгой юм байдаг. Энэ чинь бас Монголын нэг хэсэг байна. За тотемизм гэхээр нөгөө авг ухсаа одоо дээд тэнгэрээс гарчтай одоо амтнаас дээд тэнгэрээс ирсэн амтнаас хөлтэй гэдэг шилдэг тотемизм. Бид нар чинь гоомоос орчноос албатай гэж хэлдэг тийм. Тотемизм юм байна. За тийм удаа нөгөө ан амтан онцгой ан амтныг шүтэж тэднэр сүсгэлдэг анимизм гэхэд л одоо бид нар философи авдаг гэж байна. Энэ анимизм тийм. Бид чинь философи гэдэг онцгой амтнаас залбирдаг. Тэнгэр бурханд шүтдэг теизм юм байна. Тэгээд бид нар бас яг эндээс нь өөрт хэрэгтэй, амьдрахад хэрэгтэй бүх зүйлүүдийг авч цуглуулад Монголын гэсэн дүүрлийг бий болсон байна.
дээрэс нь хүндрэлтний анхны өсөлт чинь одоо бас Азиас гарч ирж байгаа тийм ээ. Тэр утгаараа бас анхных гэж. Тэгэхээр та хэлсэн шүү дээ миний ном бүтээлүүд бол тун зарим хүмүүсийн улаач хүмүүсийн ёс зүй, төшөөгийн ёс зүйн талаар илүү таньж мэдүүлэхийг хичээж тийм одоо бодолтойгоор бүтсэн гэж хэлсэн. Тэгвэл өнөөгийн байдлаар яг одоо Монголын бүүн мөрөлд энэ улаач нар тун зарангууд хэр ёс зүйтэй байна гэж таны хувьд боддгийг? Ёс зүйн тухайд миний номуудыг уншижсэн хүмүүс ер нь нэгэндээ хамаар зарим гэж байгаа, дамжин зарим гэж байгаа. Энэ хүмүүсийг олон зохиомжтой. Гэхдээ энийг бүр бодолт хүн гэж ойлгоцоо юм болсон байдаг. Ганаад орсон, дамжинд орсон хүмүүс байдаг. Тэгэхээр энэ дөрвүүд маань Монголын одоо яг бөө улаач нар маань ийм байгаас гэсэн миний хүсэмж дөрв байна. Тэгэхээр яг энэ авралчлаар улаач нар ер нь тэр ганаа шиг байгаас хэлхүүгээр хэлчихдэг, хийх зүйлээ хийчдэг, дамжин шиг байгаас гэж би боддог. Баяр намаа яриг болсон зүйл юм. Энэ тань нэг асуусан байсан. Энэ дархтын энэ ганаа гэж яг хинбэ гэдгийг харин тийм өсөжтэй. Яг одоо бөмбөг эцэгтэй үе дээр хэлсэн байна. Бөмбөгс яг манай эртний бишрэл мөн хэдийч бид нар дөрвөж одоо 90-ад оноос парк шинэш фонд тийм ээ. Эндээс одоо юу гэдгийг алдсан хүмүүс их байна. Онсон хүмүүс ч шилбат байсан юм. Гэхдээ сүүлийн үед бол ялангуяа сүүлийн үед маш буруу тийшээ яваад байна. Бөмбөгсийг одоо ашиг хэмжээ алдар нэрийн тусаад ашиглаж байгаа хүмүүсээс бөмбөгсийг ирэх юм байна. Энэ маань өөрөө асар тийм хорхогтой. Яг л бөөхөн гэдэг бол эртний Монгол осомжлол ирсэн ашиглыг өнөө түүчээс улаачны түүчээс гэх юм байна. Бид нар бол бидний социализмын үед маш олон ёс заншлууд мартагдсан шүү дээ. Тэр зүйлүүд маань бөмбөг гэж зүйл гарч ирснээр улаач нар гарч ирснээр сэргсэн шүү дээ. Бид нар чинь бид нар гэх одоо бидний аав ээжчнэр галаа дахихыг мэддэг байсан. Уулсан зориулахыг мэддэг байсан. Өглөө суу цаныхаа дэж үлдгийг огт мэддэг байсан. Тэр шиг хурс гэдэг хоригддаг байсан учраас мартагдсан байсан. Тэгэхээр энийг улаач нар гэж хэлсэн. Тэгэхээр улаач хүн гэдэг бол энэ тухайн үндэснийхээ ёс суртахуун өв уламжлалыг тэгж хүмүүс. Гэтэл энийг ашиг хэмжээр хайсан хүмүүс говьлаад шал өөр одоо ёс заншлтыг гаргаж ирж шүү өөрийнхөө. Гэтэл энэ маань сүүлдээ одоо бөмбөргөл маань тийм шашны гаж урсгал гэгдэх хүртлээ тийм дараа. Тийм ээ. Тэгэхээр би өчигдөр танарын ажиллагаа манай нэгдлийн хилчүүлэх болсон. Тэгээ энэ хилчүүлэлт орчсон шалтгаан маань одоо юу гэдэг тодорхой хэмжээний одоо уншигч нартай болсон. Дээрэс нь энэ Монголын бөмбөглийг заснаа зовдгийн очсон л да. Тэгэхээр орон бүтээлчнэр, орон бүтээлч хүмүүс ялангуяа одоо зохиолч нар яг тэр зөв мэдээллийг уншигч нартай хүргэж явах хэрэгтэй. Тодорхой хэмжээний тийм борлуулалтаа номынхаа борлуулалтыг мэдээлж гэж бодлоо гэж хэлсгөө. Одоо юу гэх хүмүүс цусны талаа тавьдаг юм бодож байгаа юм яриад идчихсэн шүү дээ. Хойлоод иж болохгүй. Түүхийг өмжсөхгүй, дөрмийг өмжсөхгүй. Тэр болохоор би хэлцүүлэлт оролцсон. Таныг зөв мэдж байгаа маш баярлж байгаа. Баярлж байна. Бас бидэнтэй санал бодлоо солилцоод тэгээд бас яг төшөө оруулаад өгөөч гэсэн байсан. Тэгээд таны бас өөрийн гэсэн нэг юм ертөнцтэй тэгээд энэ ном зохиолууд гэдэг олон талаар сонирхолтой байсан.
асууж ярилцах сонь сайхан зүйлсийг бас мэдэж авъя гэж бодож ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө хүмүүс ийм хүсэж байдаг бөөс ил шиг хүсэж дархтын нэстэг 7 бөө байсан. Тэгээд ийм түүх домогт үлдсэн, аман дамжиж үлдсэн домог яриан дээр суурлаад одоогийн бөөнөөсөө мэд шид хүсэж байдаг. Та олон бөөтэй уулзж явсан хүний хувьд та үнэхээр тийм эд шиг юм эдлэг шидлэг юм үзүү. Тийм тохиолдол байна уу? Бид цэцэн бас болоо байгаа. Юуст одоо энэ сая гажууд бөөнөрлийн гажуудын цаар ярьсан шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ дээр бас яг гажуудуулаад байгаа буруу тийшээ явуулаад байгаа юм бас нэг шалтгаан буруу юмудаага загварчин бөөнөрөөс гадна нийт иргэдийн маань тэр осолгүй байдлаас нөлөөлж байгаа тийм ээ. Тэрийг бүр хүчээр авчираад туслан хийгээд өнтгөлийг өрөөнд байгаа биш шүү дээ. Иргэд маань өөрсдөө бас ерөнхий ойлголттой бас хэрэгтэй. Бөөхөн гэдэг бол бурхан бишээ. Бөөхөн гэдэг бол аврагч. Тийм аллах бодта Иесус биш. Тийм ээ. Хийх юм бол хий. Аврахны аварна. Гэхдээ хүн өөрийнхөө хуцааг өөрөө л бодох хэрэгтэй. Яг зөв. Бүр үнэхээр хүчнээс нь өөрийнхөө хүчнээс давсан тохиолдол ялчгүй өчтөд турсан хэрэгтэй. Эцгийн тухайсан тийм ээ. Тийм. Эдлэг шидлэг тийм ахалтай юм одоо эсэл дүүсэн одоо юу гэх юм тийм одоо физикийн хуулийг зөрчсөн. Би ч бас ер нь бол чамтай адилхан тийм бодлоо байсан. Ер нь бол яг хамгийн сайн бодлоор одоо ичэд үзүүлж байдаг. За чи өнөхөр мондөг юм болсон ийм үг явуулж хийгээд үзүүлдэг. Гэжсэн үе байна. Одоо ч магадгүй тэгдэг. Гэхдээ үнэхээр тийм физикийн хуулиас авсан хүн өмшмээргүй тийм үйлчлэлийг хийжсэн тийм болоо байдаг шүү. Бас байдаг хүмүүс мэдж байгаа. Би өөрөө ч харж ирсэн. Тэр бас угаасаа мосгөлд угаасаа байна. Би одоо баг хин госч нар бол хийж чадна. Тэр зүгээр өөрсдөө хэсгүй. Яагаад тэгвэл чинь нэ тийм нэг гахуулаад иж байгаа болов шүү тийм үү? Өөрөөр чи тийм ч байж л байх шүү. Бүгдийг юм байдаг шүү. Одоо би таны хэлснээс худалдаад одоо нэг ямар нэг юм гайхуулаад бусдыг уран залаад авах юм биш гэдгийг бол та ойлгож байгаа тийм. Хүн, удган хүн, зарим хүн, улаарч хүн хинч вэ? Онгод хэрэгм уулзах хөстэй хүмүүс л уулздаг. Ер нь одон хорвоо дээр чинь ичээ тэрхүү хүн байгаа. Монголд 40 сая хүн байна. Уулзах хөстэй хүмүүс замын гол тогтолцож болох хөстэй болохоор л болдог. Тэгэхээр хүмүүс маань өөрсдөө та хэлсэн шүү дээ. Өөрсдөө мэдээлэл муудаа байгаас бөөдөр очоод жижигэн бод болчихно гэдэг. Одоо өөрсдийн мэдээлэл муутай байгаас одоо мухаар хэлсэн шүү дээ. Энээсээ болоод зарим нэг одоо ийм хурам их зархигч нарын өөрөө өөрсдөө байр болж байгаа байхгүй юу. Өнөөдөр мэдээж хинч гэсэн сул мөнгө дургуун хүн юу гэдэг юм. Тийм биз энэ одоо бизнес хийж байгаа. Бизнес жамш мөнгө олох гэж байгаа зү. Тэгэхээр чи бөөгөө бизнес болгосон хүмүүс чинь маркетинг хийн штэ. Тэгэхээр энэний эсрэг юу хийж байгаа хийх вэ гэхээр одоо манай үнэхээр бөөмөглөгөөдлөө санаа зовдог сэтгэл гаргадаг хүмүүс байдаг бол ард иргэдэд мэдээлэл хангах тал дээр ажиллах хэрэгтэй. Бөөхөн удган зарим гэдэг бол одоо соёл гэгээр үлгэж байх хэвээр мэдлэг мэдээллээр нь хангаж өгөх хэвээр. Монгол ахуй соёл амьдралаа уламжлалт амьдрал энэ байгальтайгаа харьцаж байгаа энэ зүүр цэцэн үгсээд агаад зөнгөөд агаад явж хахад хүн болохгүй юм байхгүй байхгүй юу. Тэгэхээр заавал нэг юм дээр очиж өөрийнхөө одоо алдаатай юм аа өөр газраас мөхөхгүйд өөрийнхөө алдаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нэг юмнаас гайтах гэдэг. Гайтаг юм хилдэг бэлэн цэцэн өрөө байртай хүмүүс сууж байгаа. Сэтгэлийг хангааж өгдөг. Тэгээд мөнгөний авдаг. Тэгээд дээрэс нь бүр одоо өөрөө ойлгохгүй өөрөө бусдыг нам би яг л нэг бүтлгүй байгаа нь хараач та намайг гэдэг хаар чинь нөгөө олон хүнтэй ингээ ажиллаас болсон та ёстой хараад очижээ гэдэг улам л нөгөө өгдөг мөнгө нэгсээд идэг. Тэгэхээр ерөнхийдөө өнөөдөр яг ийм байдалтай байна. Тэ? Ийм л байдалтай байна. Тэгээд тэнгуү тэнгэрийн шүүн мөн гэдэг одоо нөгөө цагаахан хэлэхээр
тэнгэрийн тэдний ч олж харахгүй юм чинь гэдэг шиг юм болж байгаа байхгүй. Тэгээд нөгөө цагаан ярьсан шүү дээ нэг эхнэр нөхөр хүнтэй явуулдаад байна. Өчтөр ярьсан тийм би тэр аягүй хэлсэн. Эхнэр өөр хүнтэй явуулдаад байна. Яг вэ тэр явуулж байгаа хүүхнийг нь аваад ирээчтэй салгаад өгөөчтэй. Тэгвэл тэр хүүхнийг алчихгүй гэсэн чинь тгийл та тгий гэхээр за чиний нөхөр чамаас салсан үнэхээр болж чи хүний амьдралыг ч хайрладаг хүн юм чинь танаа нөхөр чамаас салаад явсан бүр болжээ. Одоо чи яваа гэж хэлсэн. Ийм байхгүй юу. Тэгвэл энэ бол жинхэнэ одоо жоохон мөн чанартай хүн одоо улаарч урган зайрмаас гарна иймэрхүү зан характер. А бизнесийн хүн болоод тэр чинь аваад өгье. Тэгээд нэг алсан чинь нөхөдгөө, хоёр алсан чинь нөхөдгөө үнэн л нэмэгдээд байна. Учир нь нөгөөх нь бас урдаас нь хариулаад байгаа байхгүй юу. Тэдний тайлбар бол тийм. Тэгэхээр бид өөрсдөө энэ орчныг бүрдүүлж өгөөд өөрсдөө энэ тоглолт энэ маркетингийг хийхийн орон зайг бүрдүүлж өгөөд зах зээлийг бүрдүүлж өгөөд байгаа учраас энэ яваад байгаа. Энэ болохоор тэгэхээр бөөнөр яг бөөдөг алцаад байгаа юм биш ээ. Бөөнөр маань бөө биш бизнесийнхэнтэй үзэлцээд байгаамаа гэдгийг ялгааг нь ойлгох хэрэгтэй тийм. Өчтөр бол хилцүүлэг нэлээд ширүүн боллоо. Тэгээд түшигийн талаар бас сайхан ярилцлаа. Өөр одоо танд одоо түшээнэлтэй. За бас өөр юу гэх юм. Одоо энэ цаг үедээ байгаа энийг төлөө зүрхэн зөхиж байгаа урган зайртуудаа хэлж захих үг байна уу? За урган зайрангууд би одоо хэлдэг би юм бэ тийм ээ. Энэ бол зарим зүйлийг одоо юу гэдэг өөрийнхөө мэдэхгүй мэдээс хонс зүйл дээр хөнгөд татсан. За бизнесийн тухайд явж байна тийм ээ. Хүн тухайн хийж байгаа зүйлээ бизнес амжилгааны хүүсэг болгочиход байна гэх тийм. Энэ чинь угаасаа хотлооч байх аа. Энэ угаасаа зарчим тийм шүү дээ. Хэрвээ чи цаас зардаг бол цаас зархад бол янз бүрийн маркетинг хийм бизнес боловсруулж байгаа. Бөө мөрөглийг цослол домыг одоо бизнес амжилгааны хүүсэг болгосон бол болоод байна. За бизнес буруу мөнгө орлого босоод маркетинг лайвай хийх болох. Сүүлдээ худлаа ярьдаг болох тийм ээ. Ер нь бол би харж байхад чадвартай мундаг одон зарим бодол үндсэн ажиллаа хийгээд давхар одоо тэр өөрийнхөө цааныг хийгээд явж байдаг. Тийм үү. Хоёрт нь бол монголчууд нас ихтэй байх хэрэгтэй. Оюун ухааны дархлаатай шүлтөртэй фильтртэй байх хэрэгтэй баймаар байна. Шалтгаан өөр дагуулж байдгүй. Тэгэхээр бүх зүйл шалтгаантай. Тэгэхээр зам таалцсан чулуу болгонд одоо ач холбогдол өгөх шаардлагагүй. За жишээлбэл одоо юу гэдэг юм. Үнэхээр одоо яарад явж орчныг машин хөдөлж ядаад яваад иж болно тийм. Энэ буур хөдөлж шаардлагагүй. Магадгүй тэр урдлын машин чинь чамаг яг нэг аюул туслах хамгаалахын тулд байсан байж болно. Тэгэхээр ямар нэгэн одоо саад бэрхшээл одоо юу гэдэг нь энэ бизнес хийх гэсэн чинь нэг саад татхын үүсээд байгаа бол нэг тэр бөө дээр гүйж очиад заслаа хийлгээд асуу лам дээр очиж тэр нөгөө олзын үсний нэг олзны үдний гарц үүд хаа тусгасан. Тийм заслаа хийхээс илүү төвчээртэй саруулханаар дээрс нь Монгол эхнийхээ сургаалыг бас их судлаач. Энэ дотор чинь бол нөгөө хөөгийн заслаа сэжгээр засалж тийм сайн санаа. Сайхан сэтгэлтэй бас сайхан юм гэсэн тийм. Ես нэг жижиг асуулт гаргаж нэг бөөдөр гүйж ландаараа гүйж бүр усгол Иесус дээр гүйж байгаа болсон. Тэгэхгүй. Хүн чинь байнга хаж байгаа юм байдаг юм аа. Тийм ээ. Онх уу байна. Дээшлэх уу байна. Өнөхтэй байна. Цаах уу байна. Ярих уу байна. Энэ чинь өөрөө амьдралыг явуулдаг. Хамтдаа тийш. Цонцоо гэж битгий шалгаад чарлаа гэж битгий ташуу. Төшөөлөлтөй хэлэхэд тууштай байгаараа дээрэс нь энэ улаач нар маань маш их хүн зовлон
туулж яваа маш хэцүү талын сонгосон хүмүүс энд нь төвшөөнөр илүү тус дэм болцтой учраас цаачаа хайрлаж хамгаалж төгсөж яваа гэж. За баярлалаа. За та бүхэндээ бас баярлалаа. Одоо дуу суул жоохон асуудалтай байсан ч гэсэн үнэхээр үлдэж сонссонд баярлалаа. Тэгээ дараагийн удаа алдаага залруулаад микрофоныхоо асуудлыг илүү сайн шалгаж үзэх болно. Тэгээд уучлал хүсэж байна. Тэгээд та бүхэндээ баярлалаа. За тэгээд манай одоо миний өдөр хүлээж аваад ийм бас жоохон сул алдаа малдаа гаргасан ч гэсэн гоё сайхан мэдээлэл өгсөн танд маш баярлалаа. Тэгээд дараа удаадаа би таны нөгөө энэ хэсгийг ухаж үзмээр санагдлаа. Нөгөө дотоод хэлбэр байж исэн. Тэр байгалийн тэр нэг олон хэлбэртэй биш үү? Тэдний ингээд ялгаа тэдний цаг үеэр нэг дараа нэг аюул гоё ярих гэж би бодлоо. Өөрөөхөө зарим асуудлуудаа би залгичлаа. Одоо микрофоны жоох асуудалтай байгаад байна. Тэр илүү танаас ингээд ухаж гарах ертөнцөөс одоо таны ертөнцөөс ухаж гарах юм надад байна. Тэгэхээр дараагийн удаа ахаад миний нэвтрүүлэгт ороосэй гэж хүсэж байна. Тэр болгонд бүх алдаагаа засчнаа. Тэгээд танд аз жаргал сайн самбарыг хүсье ёо. Баярлалаа. Журнал тоож энэ мундаг нэвтрүүлэгтээ авсан. Баярлалаа.